хайхатаач чонын хэмэртэрээс дутаагүй томтомантан амин шүүтэн талын Монголын эрмгийн хүлээгчээ адууныхаа салхинд цаваашдаг агун шиг арван цагаан таймал тэрэр хүн шиг бүтэга босгаа хүлгүүтэг ном шуучаавсан бустаа сонцгой эрмгийн хэмроо. За зэрмэгч энэ жилийн наадмын онцлог та олон жил ингээд наадмын нээлт наадамд оролцож явлаа шүү дээ та. Энэ жилийн наадмын онцлог нь юу вэ тань? Энэ жилийн ингээд залуучууд энэ октод бүсгүүчүүдтэй хэлэх одоо юу вэ танд энэ жилийн наадмын онцлог? онцлог. За энэ жилийн наадмын онцлог нь үнэхээр онцлог гоё байна. Морьтой Монголчин гэсэн холбоо байгуулагдаж энэ олон бүсгүүчүүдтэйгээ энэ зэрэгцэж 400-500 эмэгтэйчүүдтэй би параданд хэд удаа орлоо. Сэтгэл их өндөр байлаа, бахархаж явлаа. Ахаад энэ жилийн наадмын онцлог нь гэвэл энэ сайхан үзэсгэлэнг үзэж, холбооныхоо бүсгүүчүүдтэй үзэсгэлэнг үзэж ингэж одоо бас гөгшин би тийм ээ залуу хүн шиг та нархын дунд ингэж алхаж яваад маш их баяртай байна. 61 жил төрийн наадмыг нээлтсэж эсдэж онд төрийн далбайг барьж орлоо. Энэ жил онцгой нь дэндүү их онцгой гоё байна. Энэ морьныхоо үзэсгэлэнг үзэж энэ гоё хөөрхөн бүсгүүчүүд октодтойгоо энэ зэрэгцэд би ч одоо тэгэл 80 гэж байгаа мөртлөө нэг та нарын үеийн юмшил санагдаж шүү гоё юм шүү. Тэгээд гоё байна. Энэ жил их гоё онцгой гоё жил байна. Тэгш жилийг хэлэх үү. Тийм тэгээ ингээ морин унаад залуу хүн шиг та нартайгаа энэ зэрэгсэд давхиж яваад маш их бахархаж байна. Тэгээд энэ үзэсгэлэнг одоо ингээд гуруулаа яваад үзье да. Энэ одоо ингээд энэ гүүгээд унгаад агуулсан гүү байж байгаа биз ингээд миний өөрийн бахархаад байгаа нэг зураг энд нэг хоёр байгаамаа. Энэ миний баг нас маш их санаанд ордог. Ингээд уралдаад давхиж явсан. Тий ингээд уралдаад давхиж явсан шиг энэ нас минь баг нас минь болгодож ингээд их гоё. Энэ ер нь их сайхан үзэсгэлэн болсон байна тийм ээ. Та нар бүгдээ үзлээ шүү дээ. Их гоё үзэсгэлэн болсон байна. Онцгой гоё жил болсон байх шүү. Дамби янцсан гэдэг бурхан байгаа шүү. Энэ адууны хямартай энэ хардаа энэ ингээд морины бурхан хүртэл энэ дээрээ ингэж байж байгаа. Энэ адуу ингээд хямартай ингээд тавьчих. Адууны хямарт насаараа мор уусан болохоор миний хямар бас иймэрхүү байдаг юм а. Дуртай шүү би ингэж хэлээ. Тарина уншаад гарна үсттэй. Тэгээд тарина уншаад гараад байгаа шүү дээ. Олон жил би энэ спортоор хичээлсэн. Миний спорт чинь морь уяач биш шүү дээ. Би адуучин ч биш, морь уяач ч биш. Би чинь спортын хүн. Мороор юу хийж болдгийг, морийг яаж идэл тоглуулж, наадуулж болдгийг, яаж өндөр дээгүүр хариалгах юм. Би рекорд, улсын рекордыг 4 удаа эвдэрсэн. Тийм миний рекордыг одоо нэг эвдсэн юм байдаггүй. Тэгээд олон удаагийн улсын авраг, хотын авраг боллоо. 76 нас хүртлээр энэ спортыг хайж чаддгүй маа. Бүхэл сургууль, соёл, одоо амьдралынхаа бүхэл юмыг энэ зориулсан. Энийний гавь одоо гарсан би үл ер нь энэнийхээ хямраар би миний ажил төрөл амьдрал ахгүй бүх юм нэг сайхан явж идэв. Эндээ барахж явдсан ш. Тэгээ одоо та нартай ийм хөөрхөн бүсгүүчүүдтэйгээ нийлээд ингээд энэ сайхан үзэсгэлэнг үзээд морин унаад хямартайхан явж байгаа одоо маш их баяртай байдаг ш. Тий. Тэгээд оролцдог ийм гоё хүүхнүүдтэйгээ ингээ оролцдогтой баяртай байдаг шүү та нартай. Хайртай шүү та нартай. За үзэсгэлэн ирж үзээрэй. Үзээрэй. Хангалттай хүлэгийг өөрийн шүтэнэ болгож хайтавын хаан үгийг хатгалсан шүтэнэг хүлээгээд магтдаг шүтэнэ босоо халахын сайхан ээжээ адууныхаа салхинд цаваашдаг агун шиг арван цагаан